Та бүхэндээ Монгол улсын үндсэн хуулийн өдрийн мэндийг хүргэе. Үндсэн хууль гэдэг бол төр нийгэм хоёрын харилцаа ямар байх юм бэ гэдгийг зохицуулж байгаа. Монгол улс, монгол хүн монгол улстай яаж амьдрах юм бэ гэдгийг одоо нийгэм хоорондоо бүх хүмүүс хоорондоо хамтдаа хэлцэж хагаад баталж байгаа нийгмийн гэрээ гэсэн үг. 1992 оны 1 сарын 13-ны өдөр үндсэн хуулиар баталсан гол том өөрчлөлтүүд байгаа. Нэгдүгээрт нь бол хүний эрх чөлөөг бид нар баттгсан. Парламентын засаглалтаа буюу улсын хурлын засаглалтаа байна. Өмчтэй байна. Хувийн аж ахуй эрхэлж болно. Хэвлэл нийтлэх эрх чөлөөтэй болж байна. Эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, цаашлаа 50 замаар жагсаал цуглаан хийхтэй үг үгээ одоо үг санал бодлоо илэрхийлэх, чөлөөтэй илэрхийлэх. Дээрс нэмээд шударга шүүхээр шүүлгэнэ гэсэн ийм зүйлүүдийг тодорхой тосгож өгсөн ийм үндсэн хууль байгаа. Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулаад бас залуучуудтай хандаж уриалга хэлмээр байна. Үндсэн хуулиа бүгдийг биш юмаа гэхэд 16 дугаар зүйл, 17 дугаар зүйлийг уншаасаа гэж бодож байна. Энэ дээр бол Монгол иргэний эрх болон Монгол иргэний үүрэг байгаа. Нийтдээ бид нар 18 эрхтэй үүргийн хувьд бол 4-5 орчим байгаа тийм ээ. Тэгэхээр энэ зүйлүүдээ мэддэг байна гэдэг нь яг үндсэн хуулиа дээдэлдэг Монгол хүн юмаа гэдэг зүйлээ мэдж явах нэг явдал болов гэж бодож байна. Тэгээд энэ дундаасаа бас нэг эрхийг тодорхойлж онцолж хэлмээр байна. Энэ бол Монгол хүн сонгогдох хэрэгтэй. Тэгээ энэ үүргээ бид нэр зөв хэрэгжүүлдэг байх хэрэгтэй, идэвхтэй хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Ялангуяа сонгоно гэдэг бол зөвхөн сонгуулиар санал өгөөд дуусах явдал бол биш. Сонгосон сонголтондоо амлалтаа нэгтгэх байх. Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал, шүүх засаглал гэсэн энэ гурван зүйлээс амлалтуудыг нэгтгэх байх. Биелүүлж чадчихвэл тэр нэг нь сайшаадаг байх. Ерөө бүр болохгүй байх юм бол засч залруулаач гэж дуу хоолойгоо хүргэдэг байх гэсэн энэ үүргээ мэддэг байх нь, эрхээ мэддэг байх нь гэдэг бол маш чухал зүйл гэж боддог. Монгол хүн үндсэн хуулиа дээдлэн гэдэг бол өөрийнхөө сонгох эрх, өөрийнхөө дээрээс нэмээд хамгаалуулах эрх байгаа. Тэгээд сонгосон ирээдүгэ хамгаална гэсэн ийм гурван зүйлийг ухамсарлах хэрэгтэй бас чухал өдөр болов гэж бодож байна. Тэгэхээр 16 дугаар зүйл, 17 дугаар зүйлийг заавал уншаасай гэж уриалж байна. Монгол улсын үндсэн хууль